Элементийн бүтэц зохион байгуулалт. AutoScript програм төслийн орчинд агуулгад гэж буй бүхий л элементийг удирдан зохион байгуулахын тулд дараах дөрвөн шатлал бүхий бүтцийг ашигладаг. Үүнд category буюу ангилал, family буюу бүл, type буюу төрөл, instance буюу загвар. Та төсөлтөө шаардлагатай элемент үүсгэхийн тулд эхлээд тухайн элементийн категорийг тодорхойлох хэрэгтэй. Категори нь элементүүдийн ерөнхий ангилал юм. Үүнд хан, хучил, баган, дам нуруу, шугам, хоолой, кабель, тусгаарлагч хоолой зэрэг модель элементүүдээс гадна хэмжээ, текст зэрэг annotation элементүүдийн ангилал орно. Revit-ийн орчинд цөөн тооны категорийг урьдчилан үүсгэсэн байдаг. Харамсалтай нь та тэдгээрийн нэрийг өөрчлөх, шинээр үүсгэх, устгах зэрэг засвар өөрчлөлт хийх боломжгүй. Категори нь програмын орчинд хатуу кодчлогдсон элементийн бүтэц, график зураглалыг тодорхойлох ерөнхий ангилал юм. Жишээ нь та тавилга байршуулж байгаа бол эхлээд furniture категорид хамааралтай эдлхүүнийг байршуулах боломжтой бажийг сонгох хэрэгтэй. Дараа нь үүсгэх гэж буй тавилгынхаа family-г зөв тодорхойлох хэрэгтэй. Family нь категори дэх бүлэг элементүүдийн нийтлэг шинж чанар, график зураглалыг тодорхойлох. Хэрвээ та механик тоног төхөөрөмж байршуулж байгаа бол жишээ нь тавилгын document equipment гэж хамааралтай ширээ санал гэх мэт байршуулалтуудад хувааж болж бажийг сонгох хэрэгтэй. Ихэнх family-гийн хувьд хэрэглэгч өөрийн шаардлагад нийцүүл шинээр үүсгэх боломжтой байдаг. Үүсгэх гэж буй тиймээс та хөрөмжийн шаардлагатай family-г зөв тодорхойлох нь чухал гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Дараад нь та өөрийн байршуулахыг хүсэж буй тодорхой механик тоног хөрөмжийг төрлийг сонгох хэрэгтэй. Учир нь family-ийн тухайн элементийн ерөнхий бүс гэх мэт болж байдаг. Бүлүүдэд хувааж болж байна. Тухайн элементийн тодорхой шинж чанарыг цаашлаад насосыг жишээ нь шуманд орны хувьд twin, double, шаланд суйрлуулах насос гэх мэт king гэх нарийн зад хэмжээнээс намаар оруулаад тодорхой төлөвлөлтүүд хувааж болж байна. Жишээ нь шуман насосны төвчин чадлыг тодорхойлох ширээний хувьд литр диаметрээс нь хамааруулаад метр гэсэн нэгжүүдийг ашигласан байна. Харин шаланд суйрлуулах тодорхой family литр секунд тодорхой нэг төрөлд хамааралтай элемент үүсгэсэн бол үүнийг тухайн элементийн instance буюу загвар гэдэг. Жишээ нь би төсөлдөө дөрвөн ширхэг хооллох дугуй ширээний 2 м-ийн диаметртэй элемент үүсгэсэн бол Revit нь тухайн элементийн график зураглал, харагдах чадварыг категорийн тусламжтай зохион байгуулж, үндсэн хэлбэр загварыг family-гийн тусламжтай үүсгэж, тэдгээрийн хэмжээг type буюу төрлийн тусламжтай тодорхойлж, харин instance-ийн тусламжтай хаана хэрхэн байршуулах болоод тоо хэмжээ зэргийг тодорхойлох болно.